Hi vlog. Юу нэ? За өнөөдрийнхөө зөвлөгөөгөөр та нартаа арын авгаа мах буюу шууны мах арилгахаас гадна энэ хойдлын энэ далбай хэсэг байдаг шүү дээ. Энэ далбай хэсгийн махыг багасгах, арилгах талаар өнөөдрийн зөвлөгөө маань хүрэх болно. За ингээд дагаад хэрэглээ. Мэдээж нэг хийхдээ 20 тонн хийх хэрэгтэй. За гараа яг юм ихцгэн ингэж биш. Яг ийм ихцгэн тэгш хэмд байрлуулад доошо 1 2 20 тонн хийн. Ингээ 20 тонн гэхээр энэ хэсгээр маш их өвдөн, энэ хэсгээр маш их өвдөн ингээд орж байгаа. Тэгэд ингээд хоошоо хараад ингээд зураг авахлахт ч юм уу эндээс илүү мах гарч ирээд байдаг шүү дээ. Сугны доотлолт энэ илүү мах байхгүй болно гэсэн үг байхгүй юу? За тэгээд ер нь бол яг өөрийнхөө яаж сарын хугацаанд гарын авгаа махаа арилгасан мөн энэ дуунжсан махаа арилгасан талаар таартай зөвлөгөө өгж байгаа. Хичнээн ингээд туранхаач гэсэндээ ингээд сулраад энд нь ингээд мах үлдсэн хүмүүс байдаг тийм. Магадгүй ингээд хоёр төрхөөр ялтчгүй юм авгаа мах бол гарч ирдэм байлээ. Тэгээ энэ дээр бол бас мах гарч ирдэм байлээ. Тийм болохоор та нар энэ зөвлөгөөг маань бас дагаад хийгээрээ яаж гой мөртөө болох вэ гэд маш их асуулт ирсэн, чат ирсэн. Тэгэхээр заанаа та нар маань төвчээрдээ цувралаар орж байгаа дасгалуудын маань хийгээд байгаарай. Тэгээд дараагийнхаа удаагийн зөвлөгөөгөөр яг мөрний дасгалыг та нартаа зааж өгье. Гэхдээ энэ зааж байгаа дасгалууд маань бас мөрөнд нөлөөлнө, юм тэгшхэн мөртөө болоход бас нөлөөлдөг байгаа шүү. Ингээд өнөөдрийн дасгал маань ингээд дууслаа. Дараагийнхаа зөвлөгөөгөөр за төр за түр баяртай. Мэдээч лайк дараарай. Тэгээд яах вэ? Шеэр хийгээрэй. Шеэр хийгээрэй. Хөөрхөн комент үлдээгээрэй. Баяртай.